нөөцийн нэмэлт ашиг хэрэглээ нэмэгдүүлэх боломж гэдэгсээ ерөнхий мэдээлэл өгөхөд эндээс 3 асуудлыг нөхцөндөө гаргаж явж байгаа түүний түрүүнд хэлсэн тав. За ингээд манай олон нийтийн төрөмс байгууллагын үзэгдэл далаа зэрэг манай бид нар лооч баярч авсан бид гурав хэлээ. За гадаргын усын нөөцийн талаар за энэ таануудыг та нар мэдж байгаа учраас би өгчээ. Хамгийн гол нь эндээс бол юу вэ гэхээр Монгол улсын ашиглах боломжтой нөөц өнөөдрийн одоо байгаа тоогоор 10.56 м3 усыг жилд ашиглах боломжтой мэдээлэл тавьгаа. За энэ тав явчих. За эндээс нэг юм хэлэхэд одоо бидний ашиглах боломжтой нөөцийн хамгийн хөвсдөг үйлдвэрлэлүүд бол бүрийн гадаргын ус 34.6 км3 жилд. Энэ маань зарим жилд бол бага, зарим жилд ихсэн. Тэгэхээр энэ үйлдвэрлэлээр бид нар ашиглах нөөцийн хэмжээг ярьж байгаа юм бол би онцлог хэлчихье. За нөгөө нэг онцлог нь юу вэ гэхээр дэлхийд бол орж байгаа хурдтай бүх гол бүрийн ус болж урсдаггүй. Дэлхийн дунджаар авчих юм бол нийт орж байгаа хурдын 39% нь гол бүрэн болж урсж байгаа. Монгол улсад бол 10% нь гол бүрэн болж урсж байгаа. Африкт 20% болж урсдаг. Энэ маань юу илэрхийлж байгаа гэхээр бид нэр Төв Азийн эрсдэс уур амьсгалтай бүлгүүдэд амьдарч байгаа учраас эндээс бид нэр энэ асуудалтай их боломжтой хандах хэрэгтэй байна гэдэг юм юу өгöd байгаа маа гэдгийг энэ тоонд хэлж байгаа. За сүүлийн 40 жилд нөгөө 34.5 км усны хэмжээ маань жил болгон ийм байдлын өөрчлөлтөд явж байгаа. Ерөнхийдөө зүгээр энэ өөрчлөлтийг харах юм бол энэ бол 10-аас 12 жилийн давтамжтай өөрчлөлтөд явж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хур хорооны хэмжээнээс Монгол улсын усны бидний ашиглах нөөц хамаарч байгаа гэдэг шийдвэр хийж байна. Ганцхан хур хорооноос хамаарна. Тухайн жил хур хороо байх юм бол бидний усны нөөц ихсэж, хур хороо байх юм бол усны нөөц багасч байна. Тэгэхээр хэрвээ услаг ихтэй жил байх юм бол усны нөөц их байна, услаг багастай жил байх юм бол усны нөөц бага байна. 10-аас 12 жилийн давтамж ажиллаж байна гэдэг. За усны нөөцийн хувьд бол ерөнхийд нь ойлгомжтой цэнхрээр илэрхийлсэн 30% бол нийт усны нөөцийн 70% хүрчээ. Бусад ус нутагт болохоор үндсэндээ 78% ус 70% ус нутагт 22% үлдсэн болно бүрдэж байгаа. Өөрөөр хэлбэл бидний хамгийн дутагдaltaй тал Монгол улсын юм бол усны нөөц маань харьцангуй 1.9 усны нөөцөөр дэлхийд 54-р байр орж байгаа юм байна. Энэ маань боломжтой хэмжээ. Ганцхан тэгш бүс гадар нутгийн хувьд тэгш бүс өөрчлөлт бид хамгийн гол өндөрлөж болж байгаа юм байна гэдэг байна. За усны нөөцийн хувьд бид нар ойлгомжтой таамаг байж байгаа. Одоо хэрэглээний хувьд хэрэгтэй. Энэ бас нэг асуудал байж байгаа. За одоо усны нөөцийн нөхөн сэргээлт хэмжээ гэдэг асуудал. Нэгдсэн үндэсний байгууллагын хүрээлэн ба орчны хөтөлбөр 2008 онд гаргасан энэ диаграмаар гол бүрийн ус бол 14 хоногт нөхөн сэргээлж байна. Дэлхийн их байрлал гэдэг. За газрын дорох бол бидний гол их үйлдвэр байж байгаа. Газрын дорох 14-өөс 110,000 жил гэж тавьж байна. За 14 бол бидний шууд бол чиг юм уу? Энэ хамаатай байж болно. 100,000 гэдэг бол бидний нөгөө сэргэлээний хэрэглээ өчөөд байгаа онцгой бүстэй бол шууд холбоотой асуудал гэж 100,000 гэдэг. Тийм учраас бид нэр өнөөдөр ямар хэмжээний усаар төрүүлж хэрэглэхгүй гэдэг эндээс бол асуулт гарч ирнэ. Тэгэхэд бол хамгийн түрүүнд нөхөн сэргээлтийг усны нөөцөө ашиглах нь төдий гэдэг бол ойлгомжтой байгаа учраас Монгол улсын сүүлийн үед гарч байгаа бодлогын бичиг баримтууд дандаа гадаргын усыг төрүүлж ашиглана гэдэг ийм л бодлого байж ажиллаж байгаа гэдэг юм хэлж байна. За ус хэрэглээний хувьд бол энэ манай ус хэрэглээ тооцдог статистик тоо баримтууд хэцүү байх юм байна. За ерөнхийд нь авч үзэх юм бол хэдийсэн баримтууд үзэх юм бол бид нэр жил тоногчаад сүүлийн жилүүдэд 400-аас 500 сая км3 ус хэрэглэж байгаа юм байна. Өөрөөр хэлэх юм бол 0.4-өөс 0.5 км3. 10 км3-ийнхаа 5% л ашиглаж байгаа юм байна бид нэр. Ашиглах боломж байна. Ойрын ирээдүйд прогноз үзэхэд бид нэр 1.5-аас 2 км3 жил ус
улсыг ажиллах 2030 оны хэмжээнд боломж байгаа юм байна. Энэ маань 20% байгаа учраас бидний хувьд улсны нөөц бол хангалттай байна. Ганцхан нөгөө асуудал. Газар нутгийн хэмжээнд тэгш бус хувиршилттай холбоотой. Дэлхийн улс хурлын байдлыг авах юм бол нийт улс хурлын 74% гадаргуу улсаас авч байгаа ийм чиг хандлага байдаг. Энэ маань өөрөөр хэлбэл амархан нөхөн сэргийлдэг улсаа ашиглаж байна гэсэн юм. За одоо би улсын нэмэгдүүлэх боломж дээр үлдсэн дээр бид нар бол гурван үнцэн асуудлыг л та бүхэн асуудал тавьж байгаа. Гадаргуу улсын хувьд бол сая комиссарын хэлэлцээр гарч бид нар 80% харьцаа яриад байна. Гэтэл түрүүний статистик мэдээлэлээр харах юм бол бид нар бол ойролцоогоор гадаргуу улсын 40%-ийг ашиглаж байгаа юм байна. 60% гадрын дорох улсаас ашиглаж байгаа юм байна. 1960-аад оноос хойш услаатай газар тариалан дээр тухайн үеийн засгийн газар маш их хөрөнгө оруулалт хийж учраас гадаргуу улсны ашиглал нэмэгдсэн юм байна. Хоёр талаас нь таашид дөрөвний усан цахилгаан станц баригдсанаар бидний гадаргуу улсны ашиглал нэмэгдсэн юм байна. За нэг юм байна. Тэгэхээр за эхний тавьж байгаа асуудал юу тавьж байгаа гэхээр бид нэр техникийн төлөвлөсөн үндэслэлүүдийг яалтаа заашгүй хийх хэрэгтэй байна гэж байна. Би энэ нэг жишээ авъя. Үүний засгийн газар эгийн болон усан цахилгаан станцыг яагаад барьдаг вэ гэвэл Монголын томоохон төслүүдэд ганцхан эгийн болон усан цахилгаан станц Азийн хөгжлийн байдлаар одоо миний ярьж байгаа олон улсын зөвлөх инженерийн холбоо буюу петичийн явуулсан журмын дагуу энэ процедурын дагуу бүх процесс яваад тийм хүлээн зөвшөөрөгдсөн техникийн үндэслэлийг шийдсэн байдаг учраас хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд ганцхан энэ төслийг барьж авах юм байна. Өөрөөр хэлэх юм бол бид нэр гадаргуун улсын боломжийн ашиглыг хийж байгаа бол тухайн төслүүд дээр бид нэр олон улсын зөвлөх инженеруудын энэ холбооны өрдөж байгаа зэрэг хэлтэл үе шатны дарааллуудыг заашгүй барьж ажиллах шаардлагатай байна гэдэг асуулт гарч ирж байгаа. Чиг хандлага ганцхан техник эзэн засгийн үндэслэл гадна байгаль орчин нийгмийн үнээр зайлшгүй шаардлага юм байна. Бид нар мэдж байгаа дэлхийн бас Азийн хөгжлийн байдлыг ямар шаардлагатай гэдгийг мэдж байгаа. Техник эзэн засгийн үндэслэл гарсны дараа тухайн объектыг хэрэгжүүлэх үү гэдэг асуудлаа бүгдээ ярьцгаая. Төсөл эхлээгүй байхад энэ төслийг хэрэгжүүлэх гэдэг асуудал дээр та бид мэрэгчлийн өмнө ингээд нэг байдлуудтай байцгаая гэдэг санааг гаргаж ирж байгаа. За шөнө гарч ирж байгаа асуудлууд бид нар энэ зөвлөх үйлчлэгээ буюу техник эзэн засгийн үндэслэл яг юу авч үзэх ёстой юм, ямар фильтр авч үзэх ёстой гэдгийг хүн болгон дурын ойлголтоор тайлбарлаж байна. Монголын үндэсний норм과 дөрвөн стандартуудын энийг тодорхой тайлбарлах өчигдөр дутагдaltaй байна. Ийм учраас засгийн газрын барьж байгаа бодлогын дагуу евро стандартын дагуу yen 16312 евро стандартыг бид нэр зайлшгүй Монгол улсад мөрдүүлж ажиллахгүй бол энэ ажил явж өгөхгүй байна гэдэг эхний санааг энэ дээр гаргаж ирж байгаа. Энд Монгол улсын засгийн газрын евро стандарт бодлого өөрөөр энэ төрлийн стандартыг үндэсний хэмжээнд ажиллах зохион байгуулалт зүйлээ гэхээр энэ асуудал гэж байна. За томоохон төслүүд маш удаан хугацаанд явдаг гэдгийг энэ дээр бид нэг диаграмаар ойлгож байна. Зөвхөн энийг судалгаа хийх үеигүй гэдэг асуудал 20-30 жил явдаг юм байна. 2-3-20 жил. Тэгээд хөвлөрүүд гэдэг нь доор ясаар 5-10 жилийн хугацаа яадаг учраас ийм хугацаа зайлшгүй ганцхан Монгол биш шүү. Дэлхийд ийм хугацаанд зацуултын байг гэдгийг та бид нар ойлгож авах гэж байна гэж байна. Хоёр дахь асуудал филийн усны асуудал. Филийн усны дээр хэдэн Монгол улстай нэлээд олон хэлцээрүүд байгаа та бүхэн мэдж байгаа. Мөн энэ филийн устай холбоотой Арабын конвенц, дэлхийн зэрлэг амьтны нөөцийг хамгаалах Бонны конвенц, дэлхийн өвөн конвенц гэсэн одоо үчиг төгөлдөр 3 конвенцээр бид нар энэ асуудлыг шийдэж байгаа. Бид нэг юм анхааруулсан тул би энэ слайдыг яагаад үзсэн бэ гэхээр 1800 м3/сек ангар мөрний улсын шилэн бүрэн ойролцоогоор 50% бүрдүүлэх юм байна. Гэтэл шилэн бүргийн 3.1% бид нар Монголын газар нутгаас бүрдүүлэх юм байна. 60% нь Оросын газар нутгаас бүрдүүлэх юм байна. Ийм учраас Монголоос гарч байгаа хамгийн их бидний улсны хэмжээ байгаль нуурын 19% буюу 5.1 гэж байгаа юм байна. Биднээс айгаад байх юм алга байгаль нуурын нөлөөлөл. Ийм учраас бид нэр альва төслүүд дээр олон адгийн байгаль орчны үнэлгээг зайлшгүй олон улсын хэмжээнд хүлээж зөвшөөрсөн тэр аргачлалаар хийж явж явахгүй бол бидний ажлуудад гацаа гарч байгаа учраас энэ дээр анхаарах зүйтэй байна гэдэг асуудлыг хоёр юугаараа гаргаж ирж байгаа. За энэ дээр олон улсын конвенцүүд
тусгаар улсын эцэг бүрэн хүндэтгүү. Монгол улсын мөн гадаргуун улсыг ажиглах бүрэн эрхийг хүндээгүй гэдгийг энэ зориуд бид оруулж ирсэн. Энд дээр бид нар орны төсөлдөр олон улсын хуульч ажиллуулсан тэр хүний дүгнэлтийг авч тавьсан байгаа гэдгийг хэлмээр байна. За, гурав дахь асуудал бол экологийн урс гэдэг асуудлыг бид нар гаргаж тавьж байгаа. За, даваа доктор эдний тавьдаг экологийн урсад олон жилийн дундаж улсын хуваар авч ирсэн. Энэ бол мөрдөх ёстой стандарт биш. Энэ зөвхөн зөвлөмж явж байгаа. Өөр эзэлт байдаг ямар нэгэн хэрэгтэр үзүүлэлт байхгүй учраас гадаргуун улсын ашиглалтын дээр ямар бизнес хэрэгтэр үзүүлэлт авахгүй гэдэг маань өөрөөсөө хүндрэлтэй асуудал байж байгаа учраас экологийн урсгал буюу олон тогтмол урс гэдэг ойлголтыг бид нэг мөр болгосон ийм стандарт байдаг юм уу журмыг зайлшгүй гаргахгүй бол энэ ажлыг бүх цаадаа болж байгаа гэдэг гурав дахь асуудлыг гаргаж ийн тавьж байгаа. Тэгэхээр орхон шилжингийн савгадрын экологийн урсыг тогтоох ашиглалтын нөхцөлийг энэ шинжилгээ технологийн төсөлтэй зөвлөмжөөр улсын хамгаалалтын мөрийн 75% бага мөчлөгтэй үйлдэл. Эсвэл их мөчлөгтэй үйлдэл 85% урсыг 2-3 жил 5-7 хоног урсыг төгсдөө үйлдэлнэ гэдэг нэг ийм аргачлал байна. Зарим төслүүд дээр ийм урсан мөрийн аргаар урсан урсчийн хэмжээ экологийн урсгал, усны чанарын аргаар урсан урсчийн хэмжээг тодорхойлох. Ламшиг тооцсон урсчийн хэмжээг тодорхойлох. Амралт угаалгад урсан урсыг тодорхойлох. Жишээ нь бол ширхэг гэхэд ямар хэмжээний урс байвал тэнд хүмүүс очиод наран чараад байж байгаа гэдэг чиг юм. Ийм ойлголт. Энэ янз бүрийн ойлголтоор экологийн урсыг арга хэмжээнэ гэдэг юм. Тэгээд эндээс юу гэж хэлж яана гэхээр экологийн урсгалын талаас арга зөвлөмжийг боловсруулах түүний шалгуур үйлдэлүүдийг зааж өгсөн норм стандарт заавруудыг бий болгож мөрөгдүүлэх асуудал тулгарч байна гэдэг асуудал тавьж байгаа. За тэгээд эцэст нь дүгнэлт гаргасан. Гадаргуун урсыг ашиглалтыг нэмэгдүүлж богино хугацаанд нөхөн цэцэрлэгтэй урсын нөөцөөр төлөвлөгөө ажилласан доктортой хөгжил байгаль орчин ногоон хөгжлийн бодлогын хамгийн зөв шийдэл хийж үзэж байна. Гадаргуун улсын ашиглах томоохон төслүүдийн техник эзэмшлийн үндэслэл байгаль орчны үнэлгээг олон улсад хүлээн зөвшөөрсөн аргачлал өнөөдөр шийд баталгаажуулах нь тус төслийг явуулах, үүний хөрөнгө оруулалтыг бий болгох ийм үндсэн нөхцөл бий болж байна. Зарим шаардлагатай тохиолдолд энэ техник эзэмшлийн үндэслүүдийг Монгол улсын төсвийн хөрөнгийн санхүүжилтээр хийх нь хэрэгтэй байна. Дэлхийн банк түүхээс хийгээд бид нар 10 жил яриад орхон төсвийн техник эзэмшлийн үндэслэлийг одоо үргэлж чадаагүй байгаа шүү. Гашуун туршлага байна. Шийдвэр гаргахгүй 10 жил алдаж байна. Инженерийн зөвлөлтийг Евро стандартын дагуу төсвийн хэмжээнд бүрдэх ажлыг зохион байгуулах хэрэгтэй байна. Хэс тамсан бодлого дээр олон улсад хүлээн зөвшөөрсөн аргачлалаар байгаль орчин нийгмийн үнэлгээг зайлшгүй тулгаж хийж байна. Энэ хэрэглээ асуудалтай холбоотой байгаа хятад энэ асуудлыг асууж. За экологийн урсгалын ийм аргачлал зөвлөмжийг гаргахад бол байгаль орчин аюулгүй яам энэ дээр анхаараа гэдэг асуудлыг тавьж байна. Дараагийн асуудал бол мөрнүүд дээр ажиллаж байгаа усны харуултын тоог нэмэгдүүлье. Хэмжилтийн нарийн төслүүдийг бид нар өшөө яая. Одооноос өнөөдөр энэ дээр хөрөнгө гаргая. Даваа бүгөө гэж байна. Усан тодорхойлолтын нормууд уучлаарай. Монгол улсад мөрж байгаа нормууд өөрчлөлтөө 30 жил өмнө ганцхан нормууд нэмж аваад байна. Даваа оюутнууд энэ анхаарах хэрэгтэй. Би түрүүний засгийн газар хэлчихсэн. Та нар энэ нормыг шинжилж байгаль орчноо барилга одоогоосны бичиг явуулсан. Бичиг явуулсан. 2 жил өнгөрсөн. Барилга одоогоосны яам өнөөдөр энийг өөрчлөе гэдэг дахиад одоо оруулж ирэх байна. Байгаль орчин аюул хөдлөлийн яам өөрсдөө энийг хөрвүүлж энэ ажлыг зохион байгуулж байна. Өөрчлөлт байна шүү. За анхаарал тавьж байна.